1. За ийм апптуудад орууллаа. Эхний ээлжинд өрөөний өдөрлөг дээр дагалгавар өгдөг хэсэг гаргаж өглөө админасаа. За энэ дээр яг нөгөө өмнө хэдлээ ашиглаж ирсэн өрөөний дагалгавар дээр адилхан залжмаар хийчлээ. Одоо энэ дээр тэ зөвлөгээгээд титл өгөнгүүтээ өөрөөгөө сонгоч аль өрөөнд дээр ямар дагалгавар өгөх юм гэдгээ. За энэ дээр нэмэлт тайлбараа биш чинь одоо тэ бүтээх зөвлөгөө ч юм уу. За энэ дээр чеклистээ оруулчихна тэгээд. Дахиад нэмэхээр бол ингээд. За эднийг оруулж. За тэгээд энэ нөгөө юутайгаа адилхан хувь хүн дээр үү эсвэл албан тушаалаар нь гэдгээ сонгоод. За энийг одоо хувь хүн дээр нь өгчий даалгавраа. За чухал байдлаа сонгоно, дуусах хугацааг сонгочихно. Энэ даалгавар өгөх давтамжаа бас адилхан юугаар оруулсан байгаа. Даалгавар өгдөгтэйгээ адилхан нэг удаагийн давтамжаар оруулцдаг болсон байгаа. Энэ 7 хоног өргөч. За энэ зураг бас оруулж болно, оруулахгүй ч болно. За ингээд даалгавар амжилттай өсчлээ. За тэгэнгүүтээ энэ би бобоогоор нэвтрээд оролцсон байгаа. Энэ шоронгууд. За бобоод л даалгавар хэлжлээ. Даалгавраа эхлүүлээд чеклистүүдийг хийчихнэ. За даалгаврынхаа зургийг зүг оруулчихна. За нийт төгсгөлийн зураг хийлээ. Тайлбараа бичлээ, бүтэн зөвлөгөө хийж дуслаа гэдэг. За даалгавраа ингээд шилжүүлж чаа. Одоо энэ дээр болохоор өрөөний өдөрлөг дээр ирсэн даалгавар гэдэг дотор биш ээ. Энэ өгсөн даалгавар дотор ерөнхийдөө даалгавруудын лист үүсчихэж байгаа энэ процесс даалгавруудын төлөв нь харагдаж байгаа лист нь үүсэж байгаа. За энэ шалгуулж байна гэд төлөвтэй болцсон байгаа нь ерөнхийдөө ажилчид даалгавраа дуусгаад явуулсан байна гэсэн үг. Эдрийг дутуу байна гэд цуцалдгаараа цуцалчж болно, чеклист нэмж болно, чеклистийг буцааж болно, эсвэл анхаарал өгчөж болно. Хэрвээ окей бол энийг ингээд баталцнаа гэсэн үг. Дутуу юм байвал нөгөө даалгавраа ингээд дараа талцна гэсэн үг шүү дээ. Чекийг хаалцна гэсэн үг. За энд батлагдцсан. Ажилтны тал дээр даалгавар нь батлахаар шууд нөгөө нэг өөр төр нь бол харагдахгүй болгож байгаа батлсан даалгаврыг шууд. Гэхдээ админ талтаа бол харагдаад үлдчихнэ. За энэний дараа болохоор даалгаврын тайлан. За даалгаврын тайлан болохоор өрөөндхийн жагсаалтаар гаргацсан байгаа. За одоо энэ эхний room 1 дээр болохоор өдрөөр за энэ 26-ны баасан гарагт нийт 5 даалгавар хийгдсэн байна. Тэгээ ийм даалгаврууд ийм хүмүүстээр ийм даалгаврууд очсон байна. За ингээд батлагдсан нэгэн шалгагдаагүй үлдсэн байна гэдэг. Тэгээд эдгээр нь ингээд дэлгэрэнгүй дараа дэлгэрэнгүй гэдэг тус нь энэ дотор хаалцж болно. Иймэрхүү маркаар хийчлээ. За дараагийн хийгдсэн зүйл нөө бүтээгдэхүүн дээр энэ дээр нэг ярих юм байгаа болохоор ерөнхийдөө тооцоол дээр үний зөрүү гаргадаг болгосон. Гэтэ одоо танахаас гар ажиллагаанд л дахиад нэг хийх зүйл нэлээ нэмэгдэж байгаа гэсэн үг л дээ. Одоо өмнө бараа болгоныхоо үлдэгдэл дээр үн авдаггүй байсан болохоор би одоо үнийн зөрөө гаргахын тулд барааныхаа жагсаалтан дээр нэг үн авдаг болгоцсон байгаа. Одоо энэ ингээд үнийн дүн. Энэ яах вэ гэхээр за бараагаа нэмэхдээ бол нөгөө өмнөдөгтэйгээ адилхан нэгжээ сонгоод за тий одоо энэ килограмм байвал килограмм одоо энэ барааных нь юу ч хийж болно шүү дээ. Төмөс юм уу? За тэнгуүтэ тоох хэмжээ нь 1 кг төмөс хийдий ингээл үнэ оруулчихна гэсэн үг 1400 гэл. Ингээд үнэ оруулчихнаа. Оруулсан барааныхаа үнийг бол засах дээр дараа дахиад шинээр оруулчих болно гэсэн үг. 1 кг төмөс хөлтөөсөн төмөс одоо 1500 төгрөг ч. За 3000 төгрөг гэл хадгалчээ. За тэнгууд энэ болохоор манай нөгөө нэг тооллого хийхдээ
Одоо энэ нөгөө зүрх нь гараад ирнэ гэсэн үг. Нөгөө үнэтэй болцоогоо болохоор энэ ерөнхийдөө энэ үнэ нь ороод ирсэн бараануудын үнэ гараад ирсэн байна. 1 грамм нь 2 төгрөгөөр тооцоод. Ерөнхийдөө нөгөө нэг жингийн үнд нь ингээд процесслоод гаргачихж байгаа. За энэ хөлдөөсөн төмөс сая килограмм 3000, 1 грамм 3 төгрөг гэж гаргаж ирээд одоо тоолго хийх үедээ энэ байгаа хэмжээнээсээ хэрвээ дутвал за тэнцүү бол ингээд ямар ч алдагдaltaгүй болчихно. А дутвал 30 төгрөгийн алдагдал гарч ийн гээд ингэж тооцдог болцсон байгаа. Ийм апдейтууд ер нь орсон байна да.